дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баяраас 6 хоногийн өмнө Есүс дагалдагчдынхаа хамт Бетан хотод очиж дахин амьлуулсан Лазарын да ярьжээ. Тэд Есүсийг хоолоор зочлон Март үйлчилж байлаа. Лазар Есүсийн дэргэд сууж байлаа. Майр хагас литр наард гэдэг маш үнэтэй сайхан үнэртэй тосыг Есүсийн хөлдөд сутгаад үсээрээ нарчхад гэр дүүрэн сайхан үнэр ангиллаа. Харин Есүсийн нэг дагалдагч хожим урвагч болсон Хариот хотын Юдаас үнийг хараад "Энийх үнэтэй тосыг юунд димээ өрөв? 300 динарын үнэтэй энэ тосыг худалдаж мөнгө болгоод ядуу хүмүүст өгөх ёстой байсан" гэж хэллээ. Тэр Юдаас нь Есүс ба түүний дагалдагчдын хэрэгцээт мөнгийг хадгалдаг байжээ. Тэр ядуучуудыг өрөвдсөн дөөч биш. Мөнгийг зөвхөн өөрөө авах гэж шунхаарсандаа ингэж ярьсан хэрэг байлаа. Есүс Юдаас танд түүний хэрэгтээ бүү оролцсон. Майр анхлын үнэртэй тос цугтаж миний биеийг оршуулахад бэлтгэлээ. Ядуу хүмүүс үргэлж энд байдаг учраас чи хүссэн цагтаа тэдэнд тусалж чадна. Гэтэл би та нартай үргэлж хамт байж чадахгүй гэж хэлжээ. Есүс Бетан хотод ирснийг олон хүн мэдээд түүнтэй уулзаж дахин амьдуулсан Лазарыг харахаар очжээ. Лазарыг амь орсны дараа олон хүн сургаал мундагчдыг гомж Есүст итгэсэн учраас сүмийн зэрэгтнүүд үүнд хорсож Лазарыг хүртэл алах уйлдаан хийлээ. Есүс Лазарыг хэрхэн амьдуулахыг харсан бүхэн энэ тухай өөр хүмүүст ярьсан байна. Олон хүн дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баярыг тэмдэглэхээр Иерусалим хотод ирцгээлээ. Маргааш нь тэд Есүс Иерусалимд ирэхийг мэдээд өгтөн тосгоор гартаа 70 модны мөчөр барьцгаан хотоос гарлаа. Иерусалим хотынхон тэр хаан хотод чинь хязаалан илжиг унаж очино. Түүнээс бүү айхтун гэж ертөнцийн эзний сургаалд бичсэн байлаа. Түүний дагуу Есүс хязаалан илжиг унаад Иерусалимд очиход 70 модны мөчөр барьсан олон хүн өгтөн тосож ертөнцийн эзэн манд тугай, түүнийг төлөөлөн ирсэн хүн манд тугай, Израилийн хаан манд тугай хэмээн чанга хашгирцгааж байлаа. Хараач, бүхэн Есүсийг дагаж байна. Бид юу ч хийж чадахгүй гэж Парс бүлгийнхэн хоорондоо ярилцлаа. Тэр үед дагалдагчид нь Есүс ямар учраас илжиг унаж Иерусалимд очсныг, хүмүүс юунд тэгтэл хашгирцгаасны учрыг ойлгосонгүй. Харин ертөнцийн эзэн Есүсийг дахин амьлуулж тэнгэрт гаргасны дараа л түүний сургаалд бичсэн үг бүхэн биелэх хэрэгтэй байсныг ойлгожээ. Хүмүүсийн хашгирч байсан үгийн утгыг-чдэд ойлголоо. Зарим грек хүн евдээчүүдийн дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баяраар ертөнцийн эзнийг хүндлэхээр Иерусалимд ирдэг байжээ. Тэд Есүсийн нэг дагалдагч Галилей аймгийн Бетсаид хотын Филипптэй уулзаж "Ноёнтон, бид Есүстэй уулзаж болох уу?" гэж асуулаа. Филипп тэдний хүслийг сонсоод Андрийн хамт Есүс дээр очиж грекүүдийн тухай ярьлаа. "Ертөнцийн эзний Илиясын хүн минь алдарших цаг ирж байна. Сонсогдов. Улаан будаан үр газар унаж өгсөн цагтаа л үр ашгаан өгнө. Миний төлөө амьдралаа зориулаагүй хүн мөнхийн амьдралыг авч чадахгүй. Харин зүтгэж яваад миний төлөө ямар ч зовлон туулахаас буцаагүй хүн ёр бусын мөнхийн амьдралыг авна. Миний төлөө ажиллаж амьдрах дуртай хүн зөвхөн намайг дагах хэрэгтэй. Тэгсэн цагт л хожим ертөнцийн эзэн эцэг дээр минь очиж хүндлүүлэх болно. Одоо миний сэтгэл маш их зовж байна. Иймээс аваа намайг ингэж бүү зовоогооч гэж би ертөнцийн эзнээс гуйх уу? Үгүй. Яагаад гэвэл би ийм зовлон туулж амиа өгөхийн тулд энэ дэлхийд ирсэн. ертөнцийн эзэн эцэг та нэр алдраа мандуул гэж Есүс хэлэв. Тийм ээ, би мандуулсан. Үрд мандуулах болно гэж ертөнцийн эзний хэлэх дуу тэнгэрээс сонсогдлоо. Тэнд байсан хүмүүс үүнийг сонсоод аянга дуугарч байна гэхэд ертөнцийн эзний ёр бусын элч Есүст үг хэлсэн байх гэж бусд нь хэллээ. Тэр үгийг надад биш, та нарт хэлсэн. Өөрийнхөө эсрэг хүмүүсийг ертөнцийн эзэн шийтгэн. Энэ дэлхийг гартаа атгсан адгийн муурын сүнсийг одоо би ялан дийлж хөөн зайлуулна. Хүмүүс намайг модон загалмай дээр хадаж босгоход би олон хүнийг өөрийн болгоно гэж Есүс хэллээ.
Бидний үздэг сургаал ёсоор ертөнцийн эзний илгээсэн аврагч хизээч үхэхгүй ёстой. Тэгвэл та юунд модон загалмайд хадагдах вүлээ? Та юун хүн бэ? Гэж хүмүүс асуухад. Би бол энэ ертөнцийн гэрэл. Одоохондоо би та нарыг гэрэлтүүлж өгч байна. Тэгээд намайг явхад тас харанхуй болно. Харанхуйд хүн замаа олохгүй төөрхөн лав. Тийм байдалд орохгүй тулд одоо миний энд байгааг ашиглах тун. Тэр гэрлийн хүчээр минийх болъё гэвэл одоо энд байгаа үед минь надад итгэх тун. Гэж Иесус хэлжээ. Иесус тийхүү хүмүүстэй ярьсныхаа дараа тэднийг орхин нуугджээ. Олон 100 жилийн өмнө ертөнцийн эзний зарлага Яшиах Иесусийн жавхлант сайхан байдлыг үзээд их эзэн минь ээ, хинч таны тухай үгийг үнэмшихгүй. Та Ервсын хүч чадлаар хичнээн олон гайхамшигыг бүтээвч учрыг нь ойлгох хүн гарахгүй хэмээн зөгнжээ. Тийхүү Иесус олны өмнө урд үзэгдээгүй гайхамшигыг бүтээж байсан боловч тэд итгэсэнгүй. Тэр хүмүүс үдсэн бүхнээ тархиндаа шингээж, сэтгэлдээ нь тогтоож, надаас уучлалт гуйж, ариун санаатай болохыг нь би өөрөө хүсэхгүй учраас тэднийг юу ч ойлгох чадваргүй болгосон гэж ертөнцийн эзэн хэлснийг Яшиах бичсэн гэжээ. Тийм учраас ч тэд Иесуст итгэж чадахгүй байлаа. Гэвч Иевдээчүүдийн олон ахлагч Иесуст итгэжээ. Харин Парс бүлгийнхэн тэднийг хурлын танхимаас хөөхөөс айж байсан учраас энэ тухай хэнд ч хэлдэггүй байлаа. Тэдний хувьд бусдын дунд нэр хүндтэй байх нь ертөнцийн эзний сайшаалаас илүү чухал байжээ. Нэг удаа Иесус олон түмэнд хандан. Надад итгэсэн хүн намайг илгээсэн ертөнцийн эзэнд бас итгэв. ертөнцийн эзний илгээсэн аврагч болохыг минь хүлээн зөвшөөрсөн хүн ертөнцийн эзнийг бас хүлээн зөвшөөрсөн хэрэг. Өөртөө итгэсэн хүн бүрийг харанхуйгаас чөлөөлөхийн тулд би энэ хорвоогийн гэрэл болж ирсэн юм. Хүн төрлөختнийг яллахын тулд биш, аврахын тулд би ирсэн. Тийм учраас миний үгийг сонсовч дагаагүй хүнийг би одоо яллахгүй. Харин тэр хүн хожим ертөнцийн эзний өмнө ялтай болно. Дэлхий сүнхөд миний хэлсэн үг бүхэн тэр хүний эсрэг гэрч болно. Яагаад гэвэл намайг илгээсэн ертөнцийн эзэн эцгийнхээ үгийг би хэлж байна. Түүний үг хүнд мөнхийн амьдрал өгнө. Зөвхөн тэр үгсийг би ярьж байна. Хэмээн өндөр дуугаар хэлжээ.